сайн байцгаана уу? Номын ертөнц клубын ахлагч Тэмэргэн байна. За энэ хүү байгаль экологийн тухай 50 номны маань подкастэнд Зинеп ирсэн байна. Зинеп маань өнөөдөр ямар номыг бид нартай хуваалцахаар ирсэн байна? За өнөөдөр би Дэмамын Тэмээний идүүл гэдэг номыг уншиж ирсэн байна. За тэгвэл яг анх сонсоход нэрнээс нь сонсоход яг л Тэмээний тухай гард юм шиг байна тий? Ер нь бол тийм. Ер нь тэгж бодсон. Зохиолч хаан жоохон талаар мэдээл хүмүүст олгоё. За зохиолч маань болохоор Дэмам гэж зохиолч байгаа. Тэгээ энэ зохиолч маань болохоор ер нь бол Дэмам гэдэг нэртэй байгаагүй. Зохиолч маань Цэрэн дорж гэсэн нэртэй байсан байгаа. Аюу сонирхолтой. Тэгээ ингээд гэхдээ яагаад нэрээс өсөн бэ гэхээр аав нь ингээд хэлмэгдсэн. Тэгээд өөрийнхөө ахыхаа нэр буюу дүгэрж аваад нэрлсэн байгаа. Тэгээд дүгэрж авын мам гэж хэлсэн. Зохиолч маань сумынхаа сургуульд болохоор 8 настай ороод тэгээд дунд сургуулаа болохоор 9 дугаар ангитай төгссөн байсан. Гэхдээ дунд сургууль болохоор аймгийнхаа сургуулиас төгссөн. Тэгээд Монгол улсын боловсролын их сургуульд орос хэлний багшаар мэргэжилтэй болсон. Тийм. Тэгээд тэгээ илүү наривчлсан гэх юм бол түүний хамгийн анхны зохиол нь Мөнгөн өвөл гэсэн шүлэг байгаа. Гавьяа шагналууд нь гэх юм бол гавьяат зүтгэлтэн 1983 онд гавьяат зүтгэлтэн гэсэн. Тэгэхээр одоо хоёлаа номынхаа товч агуулгыг бас үзэгчдтэйгээ хуваалцгаая. Яг юу гардаг талаар нь жоохон тийм амтлагаа маягаар ярьж өгөөч. За би бол хамгийн анх Тэмээний дүүл гэхээр хамгийн анх бол нэг тэмээ ер нь бол зохиолч маань зүгээр нэг Тэмээний тухай ер нь бол манай Монголын говь зүйлийн Тэмээний тухай зохиол юм байна гэж өөрөө тийж таамагладаг шүүсэн. Тэгсэн чинь нийт таамаглалаас бүр шалгондоо байсан. Зохиол нь ерөнхийдөө бол ингээд цогц агуулга ингээд агуулга нь болохоор төрсөн нутгийн талаар зохиол байсан байгаа. Тэгээд ер нь бол Тэмээ ингээд одоо говь зүйл айгүй удаан алхдаг амт нь штэ. Удаан тэгээ айгүй аажуу тайван амт нь штэ. Тэгээ ингээд тэр нь болохоор ингээд хичнээн хүн ингээд төрсөн нутагтай үнэхээр хайртай. Тэгээ хичнээн удаан амтнд ч гэсэн төрсөн нутгийнхаа төлөө ер нь бол очдог. Яа хизээ чамаагүй ингээд очдог гэсэн. Энэ номноос чиний хувьд одоо хамгийн таалагдсан хэсэг одоо нэгийг нэрлэж өгөөч. Хамгийн таалагдсан гэхээр зохиолч ингээд бага нас руугаа буцаж байгаа үеэ дүрддэг. Тэрнээрээ тэр ингээд гэрийнхэн хаяан дээр ингээд нөө ат тэмээ ирээд тэгээ үнсэнд ингээд эргээд тэг ингээд буцаа тэгээд тэр нөгөө зохиолчийн хоёр нохой нь ингээд араас нь гүүд байхгүй нөгөө Тэмээний одоо ат тэмээ ингээд үнсэн нэг эргэжээ тэг буцаад явж байхдаа нохол нь ингээд араас нь хөөж байгаа. Тэгсэн ч гэсэн нөгөө Тэмээ ингээ аюу аажуу тайван явсан ч гэсэн нөгөө нохтыг ерөөсөө нэг шумуул чиний тоохгүй. Тэгээ яг л ингээд ихтэй замаараа сайхан явж байгаа хэсэг нь аюу ингээ тэг хичнээн ингээ төрсөн нутаг гэсэн юу цаанаас ингээ агуулж исэн болохоор аюу нэг тийм тод үлдсэн юм уу? За сая хэлсэнчлэн энэ ном маань яг ч Тэмээ биш, яг их орон гэсэн тийм утга агуулгатай гэсэн тийм. За тэнгууд энэ удаагийн манай байгаль экологи гэсэн сэдвтэй яг ямар байдлаараа огтлцоод холбогдож байгаа юм бол яг чиний бодлоор. За зохиол маань юм бол төрсөн нутгийн талаар ер нь бол гарч байгаа шүү дээ. Цогц агуулга нь болохоор гэхдээ ингээд тэр Бибатар маань өөрөө ингээд хамгийн анх зохиолын эхлэлтээ өөрөө юм хот суурин газар дээр амьдарч байгаа. Тэгээ ингээд буцахтаа нөгөө нэг өөрийнхөө төрсөн нутгаа санаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээ одоо үед ер нь бол хүмүүс залуучууд ер нь дандаа ингээд хот суурин газар суурьших нь илбэг болсон. Тэгээ ингээд өөрсдөө тэгээд гисэн хэдий ч хүмүүс ингээд төрсөн нутаг руугаа очиж байгаль ихтэлгий тий өөрийнхөө хангай ус дэлхий газартайгаа ингээд холбоогоо бэхжүүлж тий тэр газраа хайрлж хамгаалж тэр газартаа очиж тэднийг тахиж тий тийм бол тэгж хайрладаг болохоор ер нь бол хайрлах хэрэгтэй тэгэд буцаж очиж ингээд амьдрах тэгээ очиж нэг тий цаг хугацаа өнгөрөөл тэр газрыг хайрлах хэрэгтэй гэсэн маягаар экологтэй нь холбогддог. За тэгвэл яг энэ ном Зинеп гэдэг одоо яг чиний хувь хүн талаас чинь яг ямар өөрчлөлт авчирсан? Чи яг юу ойлгож ухаарч чадсан бэ? Би болохоор яг нэг тийм
яг зохиолынх нь утгаас жоохон ондоо юм ойлгож асан. Миний ер нь бол ойлгосон юм бол тий хүн хичнээн яг урдаа ингээд очихыг хүссэн газар яг амар тавьсан зорилго амар биелүүлэхийг хүссэн юмдаа хичнээн удаан чамаагүй яаж чамаагүй одоо хичээгээл явах юм бол чи тэрэндээ яаж чамаагүй одоо хичээх юм бол тэрэндээ хүрч чаднаа гэсэн юмыг нь ойлгосон байгаа. Ягаад гэвэл тэмээ одоо тэр тэмээ маань өөрийнхөө төрсэн газар руугаа хичнээн холч гисэн тий удаан ч гэсэн ингээд амар хүчин чармайлт ингээд ерөөсөө шантралгүйгээр явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэрийг би ер нь яг өөрийнхөө амьдрал дээр ойрхон гэх юм бол нөгөө нэг өөрийнхөө хүсэл тэмүүлэл зорилготой яаж ч хамаагүй хичээсэн очиж чаднаа гэсэн. Одоо тэр талаас нь илүү ойлгож байна. Маш тийм содон гоё үнцэг байна. Тэгээд нэмэлт хэлэх юм бол зохиолчийн талаар юу ингээд бүтээлүүдээс нь сонирхолтой юм гэх юм бол би ингээд Дэм гэдэг хүмүүс Мандухай сэцэн хатан гэдэг кино. Тэрний ингээд редактороор ажиллаж байсан юм байна. Би яг киног нь үзчихсэн байхгүй Мандухай сэцэн хатны. Тэг ингээд энэ хүн ингээд редакторлсан гэхээр юу удаагаас сонирхолтой. Ер нь бол манай зохиолч нар бүгдээрээ те зохиолчоос гадуур давхар тийм өөр ажил харин тийм бас тийм олон талын авьяастай байдгаараа бас их анзаарэгддэг л та. Тийм шүү. Тэгээ бас нөгөө улсын баг хурал ингээд улсын баг хурлын гишүүнээр ажиллаад үндсэн хууль баталгаад хувь нэмрээ оруулсан одоо нийгмийн зүтгэлтэн байсан юм. За. Энэхүү дугаарт маань хүрэлцэн ирж энэхүү гайхалтай номыг танилцуулсан Зеневтэй бас маш их баярлалаа. За манай дараагийн 50 номны жагсаалтын санал хураалт эхэлсэн байгаа. За тэгээд та бүхэн манай номын ертөнц клубын нээлттэй группт хэлсэн орж өөрийн санал хүсэлтэд ирүүлэх боломжтой байгаамаа. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.